Би өнөөдөр таамаглалтаа үлгэр ярьж ирэхээр ирсэн. Би их амьдралын эмээ нэ. За үлгэрийн маань нэг тэмээ үнсэн хөргөө болсны учир нэртэй шүү гэдэгтэй. За ингээд сайн сонсоорой. Өөр цагт нэг бурхан Монгол цаг тооллын 12 жил адуулсан амьтдын нэр өгч байхдаа 11 амьтны нэрсийг шулуухан оруулсан гэнэ. Харин 12 дахь жилийн хамгийн ихний жил ямар амьтны нэр өгвэ гэж бодсон чинь тэмээ. Хулган хоёр бит хоёр орё гэж удаацалдаж гинэ. Бурхан аль алийн гомдоохгүй тул өөрснөө шийдээгээд айдаж гинэ. За ингээд тэр хоёр маргааш өглөөний мандах нарны туяаг хэн төрүүлж үтсэн 12 жилийн эхний амтан болно доо гэж хоорондоо тохиролцоод мандах нарны туяаг харахаар болж гинэ. Ингээд тэмээ нар гарах дорн зүг зогсож энэ хулган тэмээний бүхэн дээр нь гарч нар гарах баруун зүгт харан ямар өөлийн орой ширцээр байж гин. Тэгж байтал нар гарах цаг бол ургах нарны анхны туяа баруун өөлийн оройд тулсан хулган нар гарлаа. Нарны гэрдийг би хамгийн түрүүнд харлаа шүү гэж ашиглаж гинэ. Тэр тэмээ уурдан хулганыг дэрс гэж усыг хулган овоолоостэй байсан үсэн догоо шурган орж айн гарч гинэ. Тэр цагаас хойш тэмээ үс асгсан газар миний өстөн дайсан болсон хулган байгаа даа гэж бодон дэрсээд хөргөөгөөд явдаг болсон байх шүү хүүхдүүдээ заяа. За ингээд хулган 12 жил багтаж тэмээ 12 жилээс хасагдах болсон байна. Тэмээ 12 жилд орж чадаагүй ирсэн 12 жилийн амьтны бүх шинжийг бидээ агуулсан байдаг юм шүү хүүхдүүдээ. Сонсож байна уу хүүхдүүдээ? За ямар шинж агуулсан би уншиж өгье таадтай ярьж өгье нэ. Тэмээ хулган жигтэй гин. Тэмээ хулган жигтэй ахнаас хүүхдүүдээ хулган жигтэй. Үхэр гэдэстэй. Бар тавтай, туудай хамартай, дуу биштэй, могоон нүцтэй, морин дэлтэй, хонин ноостой, бичим бүхтэй, дахиа өрлөгтэй, нохой гуртай, гахай сүлтэй гинэ. За хүүхдүүд танаас сая үлгэрээс юу гэж ойлгов? Сая би юуны тухай ярьсан бэ? 12 жилийн тухай ярьсан. 12 жилийн ямар жилийн ярьчих хамгийн жижиг нэгт орсон. Хулганыг ялдаа штэ гүрх юм аа. Хулган яаж 12 жил багтчихваа? Юу харлаа? Тийштэй нарыг харсан. Хамгийн түрүүнд нарыг хараад 12 жил багтчихсан байх тий. Хулган тэгтээ нарыг харахтаа юун дээр гарч харлаа? Тэмээний бүхэндээ тэмээний бүхэндээ гараад харсан штэ тийм ээ. Тэмээ тэгсэн чинь нар ургах нөгөө зүүн зүг хараад зогсоод байсан чинь хулган болохоор яасан? Баруун тал руу хараад нарны туяа яалаа хүүхдүүдээ өөлийн орой руу туяан тусаад нар гарлаа би харсан шүү гэж ашигласан штэ тийм ээ хүүхдүүдээ. За миний хүүхдүүд ойлгосноор мундаг бай. За тэгээд тэмээ 12 жилд ороогүй ч гэсэн 12 жилийн бүх шинжийг багтаасан тийм ээ хүүхдүүдээ. Туулаа хамартай гэх хулган жигтэй үхэр гэдэстэй байсан. Бар тавтай гэж үлдээ туйлыг нь хэлжтэй хүйлийн хэлж тийм ээ хүүхдүүдээ. Дөө биштэй могоо нүцтэй жижигхэн бүргийн нүдийг хэлжтэй тийм ээ. Морин дэлтэй бас хонин ноостэй бичин бүхтэй байсан. Дахиа өглөстэй нохой гуйтай гинэ бас. Гахай сүлтэй гэж штэ. Гахайнаас нарийнхаа жижигхэн байдаг тийм ээ хүүхдүүдээ. Тэмээний сүлт хэр ямар байх нь вэ? Бас ингэж нарийнхаа жижигхэн байсан байх нь штэ тий. Нарийнхан жижигхэн сүлт таа. За ингэж та нартай
баярлалаа хүртээ. Одоо ингээд ангидаа ороод 12 жил амтнаа. 2 багштайгаа нийлээд сайхан зураад өгөөрэй заяа хүртүүдээ. За та нартай үлгэр сонссонд баярлалаа хүртүүдээ. За баярлалаа. Эрдний зүйлээр бөлчөөд байдаг ирүүн цагаан хулганы жилсээ ивэрээс үүдэн хинцүүхэн байдаг эзэндээсээ өгөр хоёр жилсээ ари мотон дагтаад байдаг асар гэрээ бараг уран жилсээ дэлхийдээ тэгтэй байдаг эзэн чихтэй Thank you.